За what up guys? Өнөөдрийн review хийх биз бол LeBron 22. Let's go. Окей. Хамгийн түрүүнд ярих зүйл бол мэдээ зуралт. Одоо би танарт энэ пүүз маань хэр сайн зурагшаа хоошоо зурдгийг дараах бичлэгээр харуулъя. За та нар манай дараах бичлэгээр харсан баг. Энэ пүүз маань тоосгүй залан маш сайн зурдаг. Одоо би танарт дараах бичлэгээр зүг чил сойлоход энэ пүүз маань хэр сайн зурж ирснийг харуулъя. За та нар дараах бичлэгийг харсан баг. Энэ пүүз маань зуралт маань бол сайн. За тэгээд одоо би дараагийн зүйлээр юу хийгвэл энэ пүүзнийхаа үнийг та нарт хэлье. Энэ пүүзний маань үн нь болохоор 180 $180 байгаа. $179 тэгээ такстайгаа нийлээд 100 бараг $200 үнэтэй пүүз байгаа маа. Энэ пүүз бол бүр маш үнэтэй. Угаасаа LeBron-ы пүүзүүд маш үнэтэй гардаг. За тэгээ би та нарт одоо шинэ юмнуудыг хэлэхэд энэ пүүз маань одоо бол 1-2 дугаар байрлалд тоглоход бол тохиромжтой пүүз болохоо биш болсон байлээ. LeBron 2021 маань бол бүр тусгай зориулж хүүхдүүдэнд зориулж гарсан, бүр гортодод зориулж гарсан тийм шифти хүмүүс зориулагдсан тийм жижигхэн гинэ жим багтай тийм хөдөлгөөд амар уян хатан тийм пүүз байсан бол одоо буцаад LeBron зориулагдсан 3-4-5 дээр тоглодог хүмүүс зориулагдсан тийм пүүз болсон байлээ. Жин бол нэмэгдсэн. Тэгээд улам бат бөх болсон. Тэгээд материалын хувьд бол угаасаа премиум маш сайн LeBron-ы пүүзнээс угаасаа маш сайн материалтай гардаг. Тийм ч учраас надад үнэтэй идэг болов гэж санагддаг. За одоо би танарт энэ пүүз нь ямар харагдаж байгааг 360 би үзүүлье. Гаднаасаа ингэж харагдаж байгаа. Уртлаасаа юм. Дотортлаасаа юм. Хойноосаа юм. За хэрвээ тэгээд та биштэй 3-4 дав дээр тоглодог бол энэ пүүз бол worst. Бүр маш сайн бат бөхтэй тийм харалтай юм. Гатуу те тав тухтай тэгээд тэнцвэр тогтоон хөлий чинь маш сайн байж өгдөг. Тэгээд өмсгөл нь бол true size яг өмсдөг ярьцмаараа аваарай. Тэгээд энэ пүүз маань 1-2 дээр бол угаасаа таарах болсон байлаа. Надад бол жоохон хүндчихсэн. Над би штэ тийм жоохон тийм нартай амар батбөх байгаа байхгүй. Уян хатан тийм гүүхэд амар тийм пүүзнүүд дуртай байдаг. За тэгээд зөөлөвчийн хувьд бол зөөлөвч нэг их сайн мэддэхгүй. Угаасаа гэтээ улан зузаан болохоор зөөлөвчтэй гэж тооцогдсон. Тэгээд энэ пүүз маань шууд хевсэн миний хувьд бол шууд өмс тоглоо, шууд аваад өмсөө тоглоход бол ямар ч асуудалгүй байсан. Дэмж учраас та хөвшүүлэх ямар ч цаардлагагүй. Тэгээд энэ пүүзийн маань дахиад нэг онцлог нь юм ледер ч юм шиг, арис ч юм шиг тиймэрхүү юм материалтай. Тэгээд ойртуулаад нэг гэрэлт харагдангууд за одоо танад харуулах гэж оролдъё. Энд чинь ингээд юм. Та нар анзаарч байна уу? Гоё юмтай байгаас тээ. За тэгээд зуралтын талаар дахиад ярихад энэ хэсгээрээ маш сайн зурдаг, энэ хэсгээрээ маш сайн зурдаг. Тэгээд угаасаа цэвэрхэн зааланд энэ пүүз маань бол маш сайн перформ хийн. Тэгээд тоостой зааланд бол угаасаа арчаад ах шаардлагатай. Ер нь ихэнх Nike-гийн пүүснүүд ингээд арчаад ах шаардлагатай болоод байгаа сүүлийн үед би бол хятад пүүснүүд миний хувьд маш их таалагдж байгаа. Яг л хятад пүүснүүд тоостой зааланд ч байна, цэвэрхэн зааланд ч байдаг бүр аль зааланд нь хамаагүй сайн зордог учраас би хятад пүүснүүдэд бол хамаагүй дуртай байгаа. Жишээлбэл Wait Away, Ozzy тэгээд Soul Player One гэх мэтийн пүүснүүд надад маш их таалагдсан. За тэгээд энэ хүүхбшиг нь ингээд өндөрлөж байна. Хэрвээ та нар намайг ямар нэгэн зүйлийг яриаг өнгөрсөн юм уу? Ямар нэгэн зүйлийг яриулмаар байвал сэтгэл үлдээх хэсэг та нар comment section-д сэтгэлдээ үлдээгээрэй. Тэгээд бичлэгийг үзэж байгаад баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзцаая.